Хөрөнгө оруулалтын компани нэгэн хувьцааны сүүлийн 12 сарын үнийг харуулсан график гаргажээ. Энэ хугацаанд хувьцааны үн өссөн, буурсан, эсвэл хэвэндээ байсан уу? Тэгэхээр энэ хэвтэ тэнхлэгт саруудыг бичсэн байгаа. Энэ чиглэлд хугацаа явж байна. 7, 8, 9, 10 сар гэд. Энэ босоо тэнхлэгт хувьцааны үн байна. Жишээлбэл 7 сард хувьцааны үн $10 жоохон гарan байсан байна. 8 сард $11 орчим болж өссөн байна. Ингээд сар сараар хараад байж болно. Ийм төрлийн графикийг шугамн график гэдэг. Яагаад гэвэл өгөгдлүүдийг шулуунаар халбдаг. Ингэж халбалж байгаа шалтгаан нь ямар нэгэн хандлага байна уу гэдгийг харах юм. Бас үнэн нь өөрчлөгдөж байгааг харуулах юм. Тийм учраас цаг хугацааны туршид ямар нэгэн зүйл өөрчлөгдөж байгаа зүйлийг харуулахад шугамн графикийг ашигладаг. За асуултанд оръё. Энэ хугацаанд хувьцааны үн өссөн, буурсан, эсвэл хിവэрэ байсан уу? Тэгэхээр сар сараар үзэхэд жишээлбэл 7 сараас 8 сард үн өссөн байна. Тэгээд 8 сараас 9 сард буурсан байна. Дараа нь 2 сар дараалан өссөн байна. Тэгээд 1 сар буурсан байна. Тэгээд хэдэн сар өсөөд дараа нь 2-оос 3 сард яг жинхэнэ өссөн байна. Бараг л $17 хүртэл өсөөд буурсан байна. Дараа нь ахиад өссөн байна. Сар бүр өссөн байна уу гэж асуугаагүй, харин энэ хугацаанд өссөн байна уу, буурсан байна уу, эсвэл хിവэрэ байсан уу гэж асуусан. Өгөгдөл ихэлсэн энэ 7 сарыг харвал үн $10 орчим байсан. Үн буурсан хэдэн сар байсан боловч ерөнхий хандлагаар үн өссөн байна. Үнийг харж болно. 7 сард $10 байсан. Дараа жилийнхэн 6 сард нь $16 жоохон гарan хурж бараг $17. Тиймээс их өссөн байгааз. Дараа жилийнхэн 7 сарын мэдээ алга байна. Гэхдээ өсөх хандлагатай байна. График харахад л тодорхой байгаа. Хэдэн удаа буурсан байгаа ч ерөнхий хандлага нь өссөн байна.